За тэгэхээр ер нь олон хүмүүс асуух бах яагаад ер нь шинэ ухаан чухал юм бэ гэж. Тэгэхээр ер нь бол шинэ ухааны хөгжлийн чиг хандлагыг ингээ анзаараад судлаад үзэх юм бол ер нь хөгжлийнхөө ихэнх үед бол эрдэмтэн судлаач гэдэг тэдгэр хүмүүс өөрийнхөө сонирхсон зүйлийг бол илүү судалдаг, шинжилдэг, тэрнийхээ учир шалтгааныг олдог иймэрхүү хэм маягтай байсан. Харин сүүлийн жилүүдэд бол шинэ ухаан өөрөө бол нэгдсэн бодлогын шинжтэй болж тэгээ менежмент зохион байгуулалт бүх зүйл дээр нь бол өөрчлөлт орсон. За өөрөөр хэлэх юм бол одоо улс орны шинэ ухаан гэдэг бол үндсэндээ улсын зөөлөн хүчний бодлого гэдэг ийм чухал маш том одоо салбар болж хөгжсөн. За дээр нь бол шинэ ухаан гэдэг бол үндсэндээ нэгдүгээр хүний амьдралын чанарыг сайжруулах талд үйлчилж одоо чиглэгдэх ёстой. Өөрөөр хэлэх юм бол одоо сэлэнгийн ард иргэдийн амьдралын чанарыг хэрхэн сайжруулах уу гэдэг тал дээр эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний байгууллага ихтэй сургуулиудын шинэ ухааны үйл ажиллагаа чиглэгдэх ёстой гэсэн ийм үндсэн үзэл баримтлалын өөрчлөлтүүд бий болсон. За үүнээс гадна бол шинэ ухааны салбарт бол бас нэг чухал үүрэг бол энэ нийгмийн эдийн засгийн өсөлтийг бий болгоход энэ шинэ ухааны салбар бол хамгийн чухал үүрэгтэй болж хувирсан. За энэ нь бол одоо манай хөгжингүй одоо бусад хөгжингүй олон орнуудын жишээгээр харж болно. За манай хамгийн их одоо ажиллах хүч нь очдог бүгд найрамдах Солонгос улс байна. Солонгос бол одоо шинэ ухааны салбар нь энэ улсыг сүүлийн одоо тэр хоёр Солонгосын дайны 60-аад оноос хойш энэ богино хугацаанд бол ийм өсрөнгөө хөгжилтэй орн болгоход шинэ ухааны технологи инновацийн салбар нь бол хамгийн их нөлөөлсөн байдаг. Тэгээ тийм учраас бол ер нь шинэ ухааны салбар бол тухайн аймгийн гэдэг юм уу, бүсийн гэдэг юм уу, улсын за тэгээ бүс дамсан тэр эдийн засаг, нийгмийн эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэгдэх ёстой гэсэн үндсэн хоёр дахь агуулга байгаа. За дээр нь бол мэдээж одоо энэ геополитикийн асуудлууд байна. За одоо энэ үүсэж байгаа Украин гэдэг юм уу, Оросын дайнтай холбоотой асуудал. Энэ дээр бол цаана бас л шинэ ухааны суурь чадвах өсөлтөх чадвар бас явж байгаа. Тэр дорооныг яг хэрхэн ажилуулах уу гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол зөвхөн тэр агуулгаараа биш. Үндэсний аюулгүй байдал гэдэг агуулга байна. За тэгээд энэ уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох уу гэдэг. Энэ нь өөрөө бол энэ үндэсний аюулгүй байдлын дархлааг бий болгоход энэ шинэ ухааны салбар бол хамгийн чухал гэдгийг бас нотолж харуулж байгаа. За мэдээж бол батлан хамгааллын салбар бол энэ шинэ ухааны салбарын бас нэг хөгжих ийм шалтгаан болж байдгаа. Тэгэхээр ер нь бол яагаад шинэ ухаан байх вэ гэхээр энэ гурван чиглэл дээр бол шинэ ухааны үйл ажиллагаа чиглэгдэх учраас шинэ ухаан ийм чухал гэдгийг бол онцлохыг хүсэж байгаа. За шинэ ухааны салбарт мэдээж сайн мэдлэг гаргаад одоо сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн гаргахад цаана судалгаа хөгжүүлэлт явна. Өөрөөр хэлэх юм бол шинэ ухаан хийн. За тэрийг үйлдвэрлэл үйлчлэгээ нэвтрүүлнэ. Тэр болгонд мөнгө хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ салбарт оруулсан нэг төгрөг үндсэндээ энэ салбарт оруулж байгаа санхүүжилтийг 1% нэмэгдүүлэхэд тухайн бүсийн байна уу? Одоо провинц буюу аймгийн байна уу? Улсын байна уу? Дотоодын нийт бүтээгдэхүүн үндсэндээ бараг 1% нэмэгддэг. Эдийн засгийн өсөлт нь 0.78% нэмэгдэх гэсэн ийм тооцоо судалгааг бол дотоодын болоод гадаадын эрдэмтэд бол гаргасан байдаг. Тэгэхээр шинэ ухааны хөгжүүлэлт гэх юм бол энэ салбарт санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Тийм учраас бол одоо шинэ хуулийн зохицуулалтаар би түрүү хэлсэн одоо Батмөр гишүүн ахалсан, Өндөр гишүүн бас оролцсон энэ хуулийн дээр бол нэг чухал зохицуулалт болсон нь бол орон нутаг өөрийнхөө хөгжлийн төлөө одоо энэ бомбын асуудал гэдэг юм уу, аль эсвэл сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох асуудал дээр шинэ ухааны технологийн санхүүжилтийг, үйл ажиллагааны санхүүжилтийг их усүрийг зарцуулах ийм бололцоо, эрх зүйн орчин бол бүрдсэн байгаа. Дээр нь бол энэ үндэсний зөвлөлийг дагсан энэ дэд зөвлөлүүд байгаа. Тэгэхээр аймгийн хэмжээнд бол шинэ ухааны технологийн дэд зөвлөлд бас ажиллаж, за мэдээж энэ зөвлөлийг бол засаг дарга ахлана. За тэгээд сэлэнгийн уугуул эрдэмтэд Улаанбаатар хотод сууж байгаа ч байж болно. За эндхийн
тухайлсан гол байгууллагын институтийн удирдлагууд орсон юм дэд зөвлөл ажиллаж энэ чиг үүргийг бас хэрэгжүүлэх юм зохицуулалт орсон байгаа. За ер нь яагаад бид нар ийшээ хүрээд ирвэ? Одоо Сүхбаатар хотод ирсэн байна. Сэлэн аймгийн. Тэгэхээр би түрүү хэлсэн хамтын ажиллагааг эрэлхийлж байна. Одоо шинжилгээ ухааныг бол зөвхөн лабораторид одоо бид хэд гэдэг нь эрдэмтэд судлаачид хүрээлэндээ хийх ийм менежмент хандлага бол өөрчлөгдсөн. Шинжилгээ ухааныг бол малчинтай, тариаланчтай, орон нутгийн удирдлагуудтай хамтарч хийдэг ийм одоо менежмент тогтолцоор бол шинжилгээ ухаан шийдсэн байна. Би нэг жишээ дурдъя. Энэ их ойлгомжтой байх бах. Булган аймгийн 3 булаг сум тал хэрийн бүсд байдаг. Бэлчээрийн далхат нь хамгийн их өртдөг. За малын тоо толгой нэлээд өссөн. Тэгээд Булган аймгийн 3 булаг сум дээр байгаа том асуудал бол бэлчээрийн асуудал. Ер нь бэлчээрийн нөөц нь бол малынхаа тоо толгойд хүрэхэ байсан. За энийг яаж шийдэх үү гэд анхнаасаа бид бүхэн судалгааныхаа тэр пропозал буюу зорилгыг тодорхойлохдоо 3 булаг сумын удирдлага, Булган аймгийн засаг даргын хамгааллын газар гээд бүх удирдлагуудтай уулзж байгаа. Та нарт ямар асуудал тулгараад байна вэ? Энийг чинь бүгдээрээ хэрхэн шийдэж болох вэ гэд одоо олон улсад бол interdisciplinary гэж одоо салбар болоод салбар дамжсан юм шинжилгээ ухааны тогтолцоо менежментээр бол энэ судалгааг хийсэн байна. Тэгэхээр эндээс та бүхэн харж байгаа энэ төсөл дээр одоо энэ төсөл бол маш сайн хэрэгжиж байгаа. Тэнд бол 3 булаг сум дээр бид нар туршилт судалгааны олон улсын төв байгуулсан. Тэндээс малчит нь одоо мэдлэг мэдээлэл авдаг. За тасралтгүйгээр судалгаа хийдэг. Тэгэхээр энэ дээр бол одоо төрийн байгууллагууд оролцсон байна. Олон улсын одоо бусад байгууллагууд оролцсон. Дээр нь бол гадаадын эрдэм шинжилгээний байгууллагууд өвөр монголчууд бол бид нартай адилхан энэ хөд аж ахуйн зовлонд яг тулгарсан. Тэгээ бэлчээрийнхээ асуудлыг шийдсэн. Тэгээд энэ олон наст ургамлыг тармилжуулах, дээр нь бол энэ тэжээлийн ургамлыг тармилжуулах гэдэг олон шийдлүүдээ гаргацсан байсан. Тэгэхээр бид нар өвөр монголчуудтай бас хамтарсан. За дээр нь зөвхөн одоо нэг шинжилгээ ухааны академийн хүрээлэн биш, хөд аж ахуйн их сургуулийн харьяа хүрээлэнгүүд гэдэг олон хүрээлэнгүүд хамтарсан. За хамгийн чухал нь малчид мал бүхий иргэдийг бид нар энэ татаж оруулсан. Ер нь бол шинжилгээ ухааны үр дүнг сайн хэрэгжүүлэхийн тулд цааш нь доктортой авч явахын тулд тэр проблемтэй тулгарч байгаа тэр хүмүүсийг л татаж оруулж тэдгээр хүмүүс нь цаашаа авч явах ёстой. Тэгэхээр тийм учраас бол малчид иргэд бол цаашдаа тэр тэжээлийг хамтарч тармилжуулах, за тэгээд хамтарч хоршоолж ажиллах энэ зохицуултуудыг бол бид нар сумын төвшөнд бол хийж өгсөн байгаа. За ингэснээрээ бол энэ шинжилгээ ухаан зарцуулсан тэр зардал бол маш үр дүнтэй буюу одоо судалгааг бол малчинтай, тариаланчтай одоо засаг даргатай хамтарч хийх юм бол ийм үр дүнтэй байдığım байна гэж харуулж байгаа. Зөвхөн одоо бид нар өөрсдөө тэр эрдэм шинжилгээний байгууллагада хийгээд байх юм бол тэр гарсан үр дүн хэрэгжээ юу үгүй юу гэдэг бол бас асуудалтай. Тэгээд иймэрхүү байдлаар бол судалгаа шинжилгээг хийдэг ийм хандлага руу орсон гэдгийг хэлж байгаа. За тэгээд энэ одоо төслийг анх тодорхойлохдоо асуудлыг тодорхойлохдоо бид нар иргэдтэй уулзаж эхэлжил асуудлаа тодорхойлоод тэгээ шийдлээ гаргаад олон сортуудыг тармилжуулаад усалгаагүй тэр болгондоо бол тэр орон нутгийн хүмүүсийг оролцуулж явсан учраас ийм үр дүнтэй болсон. За бид бүхэн нэг тийм олоолаа биш ээ шинжилгээ ухааны салбарт нийтдээ нэг 71 байгууллагын нэг 5000 гаруй эрдэмтэн судлаачид байдаг. Тэгээ энэ тоо маань бол одоо дэлхийн бусад улс орнуудын энэ эрдэмтэн гэж нэрлэдэг, судлаач гэж нэрлэдэг энэ хүмүүсийн тоотой харьцуулахад бол эрс бага. Зөвхөн манай урд хөрш хэдэн тэрбум хүнтэй билээ. Тэгэхээр 1 сая хүнд урд хөршийн эрдэм шинжилгээний ажилтны тоо бол 1500 байгаа. Тэгэхэд манай Монгол улсынх бол үндсэндээ одоо 500 хүрэхгүй байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол 1000 хүн дотор нэг шинжилгээ ухаан ярих хүн байхгүй байна л гэсэн Монгол улсын хувьд. За хятад улсын хувьд бол тийм олон хүнтэй байж 1000 хүнд бол нэг 1.5 хүн ядаж 1000 хүн дотор нэг хүн шинжилгээ ухаанчаар хөгжийгээ яриад сууж байгаа.
Тэгэхээр энэ эрдэмтдийн тоог өсгөх тал дээр бол бас төрийн бодлого чиглэгдэх ёстой гэдэг нь эндээс харагдж байгаа. Гэхдээ бид нар цөөхөлөө гэхгүйгээр аль болохоор орон нутагт хөрж хамтарч ажиллах бололцоог энэ аянаар бас нээж явж байгаа шүү гэдгийг бас онцолж хэлхийг хүсэж байна. За 21 оноос хойш тусгаар улс болоод за энэ шинэ ухаан гэдэг зүйлийг хөгжүүлээд бид бүхэн 2021 он 100 жилийн ойтойгоо золгосон. Тэгээ 100 жилийн хугацаанд манай салбар юу хийж бүтээч байгаа гэж олон хүн бас асуудаг. Тэгэхээр ерөн зөвөр энэ хэдэн үр дүнгуудээр харж болно. Мэдээж бид нар цөөхөн хэдэн улсуудын тоонд орохоор Монгол хүнээ сансарт нисгсэн. За дээр нь бол энэ персонал компьютерыг бол бид бүхэн зохион бүтээж гаргаж байсан. За их энергийн физик гэдэг физик математикчид бол маш одоо олон улсад бол үнэлэгдсэн чадвартай ийм эрдэмтэд байдаг. Тийм учраас бол Азийн одоо солонгосчууд бол манай математикчдыг урьж солонгост ажилуулдаг. За Зүүн Азийн зарим улсууд ч гэсэн манай физикчдтэй хамтарч ажилладаг, Америкчууд бас ажилладаг гэдэг олон ийм дэлхийд үнэлэгдсэн эрдэмтэд байна. За бид бүхэн бол археолог, палеонтолог дээр бол палеонтологийн тухайд бол одоо дэлхийн топ 3 улсын палеонтологийн шинэ ухааны тухайд Америк хятад Монгол гурав бол яг энэ шинэ ухаан дээр бол 1 2 3 гэсэн энэ дараалал одоо ирэмблэгддэг. Археологийн тухайд бол бид бүхэн одоо түүхийг хэдэн мянган жилээр урьдчилуулж байгаа гэдгийг та бүхэн надаар илүүлдэггүй сайн мэдж байгаа. 3000 жилээс илүү ийм настай археологийн судалгаануудыг гарсан олон бас та бүхэнд ашиглагддаг үндэсний брэндүүдийг бол шинэ ухааны салбарынхан бол бүтээсэн. Тухайлбал одоо тэрэлж энэ сэлэнг гэдэг дундаа байна. Манай хийм технологийн хүрээлэнгийн эрдэмтэд гаргасан. За Монс группийн хэрэгжилж байгаа одоо та бүхний Салимон, Нетропон гэдэг олон ийм юмнууд байдаг. Энийг бас манай эрдэмтэд зохион одоо судалж шинжилж гаргасан байх жишээтэй. За тэгээд хараа болор арх гэх мэт олон ийм үр дүнгуудыг бол энэ эрдэмтдийн үр дүнгуудээр бий болсон байгаа. Зөвхөн одоо энэ хүнсний бүтээгдэхүүнүүдийг одоо Апу компани энэ эрдэмтдийн хийсэн бүтээгдэхүүнээр жилд бол хэдэн зуун тэрбумаар энэ борлуулалт хийж байгаа. Тэгэхээр одоо нөөц бололцоо бас биднэрт байгаа шүү гэдгийг бол онцлж хэлж байгаа. За тэгээ биологийн олон янз байдал, амьтнаа бүртгэсэн экосистем, байгалийн нөөцүүдийг тогтоосон, ургамлын аймаг ургамалжилтыг англи зүгээр нь гаргасан, ландшафт газар ашиглалтын бүх хэлбэрүүдийг тодорхойлсон. За мөн геолог байгалийн одоо оюутлага тавталгаас ахгуулаад олон нөөцүүдийг бол эрдэмтэн судлаачид нээж олсон ийм олон үр дүнгуудыг бол дурдж байна. Тэгэхээр өнгөрсөн 100 жилийн хугацаанд бол бид бүхэн шинэ ухааны технологийн маш чадвартай үр дүнтэй тогтолцоог бий болгосон. Энэ тогтолцоо маань харин зах зээлийн нийгэм шилжих үед бол нэлээд хэцүү байдалд байсан. Харин эргээд одоо бол энэ шинэ ухааны технологийн сэргэлт гэж бид бүхэн харж байгаа. Ирэх зүйн орчин, за тэгээд энэ дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдэг олон зүйлүүд дээр бас манай салбар сэргэж эхэлж байгаа гэдгийг бол энд онцолж хэлхийг хүсэж байна. За би энэ одоо тоог бол түрүүнд дурдсан дэлхийдээ харьцуулахад манай энэ шинэ ухааны технологийн салбар ямархуу үзүүлэлттэй байна вэ гэдэг. За ер нь бол хүний нөөцийн тухай цааш нь хөгжүүлэх хэрэгтэй. Хүний нөөц бол тооны хувьд бол өсөх шаардлага байна гэдгийг хэлсэн. Санхүүжилт бас хангалтгүй байгаа. Ер нь бол нэг хүнд нэг дунджаар $4 зарцуулж байгаа. Тэгэхэд одоо Израиль гэдэг одоо улс байна. Израиль улс бол нэг хүндээ $1200 зарцуулж байгаа байхгүй жилд шинэ ухаанд нь гэсэн үг. Тэгэхээр энэ тоонтой харьцуулахад бараг даруй хэдэн 10 дахин бага байгаа гэдгийг нь бол харж байгаа. Гэхдээ бид одоо бага мөнгөөр одоо баггүй үр дүн гаргаж ингэж ажиллаж байгаа гэдгийг бол манай олон одоо тэргүүлэх эрдэмтэд онцлсан байдгийг хэлхийг хүсэж байна. За тэгээд инновац гэдэг үг Монголд орж ирээд одоо 2012 онд хууль болж батлагдсан. Тэгээ инновац гэдэг үг маань бол үндсэндээ мэдлэгийг баялаг болгох. Өөрөөр хэлэх юм бол мөнгийг мэдлэг болгоод мэдлэгээ мөнгө болгодог энэ процессыг л инновац гэж нэрлэж байгаа.
Тэгэхээр энэ инновацийн өрсөлдөх чадвараар бол Монгол улс харьцангуй дэлхийн дундаж явдаг. 71 дээр одоо бид нэр ирэмблэгдэж байна. Хамгийн бас уршин татж байгаа гол үзүүлэлт бол энэ хүмүүсийн IQ, EQ-ний дээр нь бол энэ залуучуудын энэ бүтээл сэтгүүтэй холбоотой асуудлууд бол нэлээд уршин татдаг. За харамсалтай нь миний саяын дурдсан энэ шинэ ухаан зарцуулж байгаа мөнгө, за тэгээд засаглалын асуудал гэх мэт ийм олон асуудлууд бол нэлээд хойшин татаад байдаг. За харьцангуй бид бүхэн бол тэр шараар тэмдэглэсэн энэ бусад улс орнуудтай харьцуулахад дунд түвшинд явж байгаа маа. За гэхдээ бидэнд бол инновацийг бий болгох олон юм давуу талууд байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За хэдийгээр одоо зах зээлийн нийгэмгээд манай салбарын хувьд бол хүнд хэцүү сорилтууд байсан хэдий ч сүүлийн жилүүдэд бол томоохон үр дүнгуудыг бас тодорхой гаргасан. Тэгээ би 2-3 үр дүнгуудыг дарханчуудад бас хамгийн ойр байдаг дархан 144 сорт байна. Гэхдээ бол сэлэнгчүүдэд бас энэ газар тариалангийн бүстэй бол энийг бол нэлээд тариалсан. Ер нь бол Монгол улсын яг оргил үедээ бол нийт газар тариалангийн 40-с дээш хувьд нь бол энэ дархан 144-ийг тарьж ирсэн. Одоо бол дараагийн сортууд дээр бол манай ургамал газар тариалангийн хүрээлэн манай хөдөө аж ахуйн эрдэмтэд бол ажиллаж байгаа. Энээс илүү сайн сортууд гарч байгаа. Гэхдээ зөвхөн энэ дархан 144 сортыг аваад үзэх юм бол сүүлийн 6 жил дунджаар 10 тэрбумын өгөөжийг энэ газар тариалангийн салбар, хөдөө аж ахуйн салбарт бий болгож ирсэн. Тэгэхээр ганцхан сортын шинэ ухааны үр дүн бол одоо сүүлийн 6 жил 61.8 тэрбум төгрөгийн нэмэн өртөг одоо боломжийг бий болгосон байгаа. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр нөгөө бага мөнгөөр баггүй үр дүн гаргадаг гэдэг энэ агуулгатай бол нийцэж харагдах байх гэж харж байгаа. Өшөө нэг жишээ бол манай ангаахын салбарын эрдэмтэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг манай шинэ ухааны технологийн сангийн санхүүжилтээр энэ технологиг бий болгосон. Энэ туршилтыг хийгээд зөвшөөрлөлтөө хийгээд Монголын одоо ангаахын салбарын эмчнэр эрдэмтэн нар бол элэг шилжүүлэх ийм хагалгааг одоо 3-4 имлэг дээр хийж байна. Тэгэхээр үндсэндээ бараг жилд 6-аас одоо 16 тэрбум төгрөгийн энэ гадагшаа урсгах тэр урсгалыг бол зогсоож чадсан. Одоо бол заавал энтгэгд очиж, заавал Бээжинд очиж, заавал Солонгост очиж элэг шилжүүлэн суулгах шаардлагагүй болсон. Тэгэхээр нэг элэг шилжүүлэхэд дунджаар 200-аас 400 сая төгрөг одоо донор авч явна, тэнд эмнэлгийн зардал гээд маш хүндрэлтэй шүү дээ. Тэгэхээр тэр бүх асуудлуудыг одоо шинэ ухаанаар шийдсэн байна. Гэх мэтлэн бол ийм олон сүүлийн үеийн үр дүнгуудыг дурдж болно. За ковидын үед ч гэсэн бид нар сорилттой тулгарсан. Тэгээд энэ үед бол Монгол эрдэмтдийн бас шүлснээс ковидыг илрүүлэх тэр олон вакцинаар таныг тарьсан байхад танд хэр зэрэг дархлаа суусан бэ гэдгийг бол бас онцлогоор гаргах ийм олон бүтээлүүдийг бас манай эрдэмтэд бий болгосон. Тэгэхээр бид бүхэн бол одоо тухайн сорилт одоо асуудал дээр бол шийдлийг гаргаж за бас ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах улс орны нийгэм эдийн засгт хэрэгцээтэй юм олон бүтээгдэхүүнүүдийг бий болгож ажилладаг гэдгийг энд бас онцолж хэлхийг хүсэж байна. За бас нэг инновацийн жишээ дурдахад бол одоо хөвсгөл хөвсгөлийн одоо манай цэвэр усны гол нөөц хөвсгөл нуурд маш олон техникүүд ингээд живцсэн байдаг. Энэ техникүүдийг одоо татах тэр өргөх цамхыг манай шинэ ухааны технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид бол бүтээж Монгол хүний одоо инновацлогын шийдлэр олон бохирдуулж байгаа тэр техник хэрэгслийг бол татаж гаргасан байх жишээтэй. Гэх мэтлэн бол олон үр дүнгуудыг бол нэрлэж болно. Ингээд ер нь цаашдаа би сая хэлсэн шинэ ухааны сэргэлтгээд үндсэндээ засгийн газар болон шинэ ухааны яамнаас нэг 8 асуудал дээр одоо үйл ажиллагаагаа чиглүүлж шинжилгээг хийж ажиллаж байна. За эхний асуудал бол би түрүүн хэлсэн эрх зүйн орчны шинжилгээ байна. За эрх зүйн орчны шинжилгээр бол саяхан шинэ хууль бид нар үлгэдэж авсан гэж би түрүүн дурдсан. За энэ дээр бол бас манай нэр бүхий гишүүд бол мандаж ажилласан. Энэ хууль эрх зүйн орчин бол биднэрд бол шинэ тогтолцоо одоо шинэ
үе таалгыг нээсэн ийм чухал хууль болсон. Тэгээд хууль батлах бас нэг асуудал тэрийг хэрэгжүүлж авч явахад бол орон нутаг за тэгээд төрийн захиргааны төв байгууллага энэ мэргэжлийн холбоод мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах шаардлага байгаа. За үүнээс гадна бол одоо Монгол Улсын засгийн газраас шин сэргэлтийн бодлогын дараагийн сэргэлт бол шинэ тухайн технологийн сэргэлт байна гэдгийг бол зарласан. Ингэж явахгүй бол угаасаа энэ 21-р зуун аж үйлдвэрийн 4-р хувьсгал за ингээд бусад энэ дэлхийн нийтийн чиг хандлагт бол өөр ямар ч сонголт байхгүй. Тийм учраас улс орон хөгжин гэх юм бол шинэ тухайн технологи инновацийг хөгжүүлж ижил улс орон өрсөлдөх чадвартай байна. Тэгэхээр энэ чухал зүйлийг бол засгийн газраас харсан. Тэгээд тийм учраас бол шинэ сэргэлтийн бодлого бол ингээ 2030 он хүртэл үргэлжлэн үүний дараагийн сэргэлтийн бодлого бол шинэ тухайн технологийн сэргэлт байна гэдгийг бол онцлсан байгаа. За олон бас энэ орон нутагтай хамааралтай эрх зүйн зохицуултуудыг бол бид бүхэн гаргасан. Тэгээ эндээс би бол одоо сэлэнгээс бас нэлээд гарааны компаниуд бас гардаг. За ер нь хэрвээ та стартап компани одоо манай Сэлэнг аймгийн боловсрол шинэ тухааны газар дамжуулаад энэ мэдээллүүдийг авч болно. Гарааны компани санаачлаад ингээд бүртгүүлэх юм бол үндсэндээ 5 жил 4 төрлийн татвараас өнгөлөгдөх юм болцоотой байгаа. Гэхдээ мэдээж гарааны компани байгуулахад тодорхой шаардлагууд байгаа. Гэх мэтлэн бол бас эрх зүйн шин зохицуултууд бол бий болсон. За дээр нь бол энэ шинэ тухааны түгээх за энэ энтерпренер соёлыг бий болгох түрүүн би хэлсэн мэдлэгээ мөнгө олгоод буцаад мөнгөө мэдлэг болгоод дахиад тэр мэдлэгээ мөнгө олгодог энэ тогтолцоо гэж инновацийг одоо ойлгуулах түгээн дэлгэрүүлэх MonX гэдэг ийм үндэсний хөтөлбөр байгаа. 9 ийм одоо судлаачийг энтерпренер жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байж болно. Бүсийн хэмжээнд нь шалгаруулад за Сэлэнгээс ч гэсэн нэг удаа шалгарсан ийм юу байгаа. Ингээ 21 аймгаар энэ хөтөлбөр хэрэгждэг. Тэгэхээр энэ хөтөлбөрөөр дамжуулж бас энэ өөрийнхөө инновацлог бизнесийг гаргаж грант хүртэх ийм боломж бас байгаа. За үндэсний зөвлөлийг бол түрүүн засаг даргын орлогч маань дурдсан аймгийн дэд зөвлөлд бол бас энэ орон нутаг шинэ тухаанчаар хөгжихэд бол нэлээд манлайл үзүүлэх ийм чухал тогтолцоо байгаа. Тэгэхээр энэ зөвлөл бол илүү хүчтэй, одоо илүү идэвхтэй ажиллах юм бол одоо нэлээд үр дүн гарч шинэ тухааны байгууллагуудаа хамтрах, за тэгээд шинэ тухаанч бүтээгдэхүүн брэнд бий болгоход бол их нэмэр болно гэж харж байгаамаа. За тэгээд ер нь энэ цахим нээлттэй шинэ тухааныг хөгжүүлэх, за дээр нь бол энэ хатуу дэд үтс гэж ярьдаг. Мэдээж шинэ тухайн хийхэд бол орчин маш чухал. Тэгэхээр ер нь бол сүүлийн 30 жил, за бараг 100 жил гэхэд хэлцдэхгүй байх, буруудахгүй байх гэж бодож байна. Ийм том хөрөнгө оруулалтыг бол бас энэ бас өмнөх үеийн засгийн газраас ингээд санаачлаад одоо Улаанбаатар хотын ботаникийн цэцэрлэг түрээлэнд 72 м² төгрөгийн шинэ тухааны маш том цогцлбор баригдаад үндсэндээ бараг одоо ингээ хэсэгчлээд ашиглалтанд энэ жилээс орж байгаа. Тэгэхээр бас сэлэнгчүүд та бүхэн маань шинэ тухаантай холбоотой мэдээлэл авъя, хамтрагчаа хаая гэж бодож байгаа улсын бол их сургуулиудаас гадна энэ зохицолбор дээр ирээд бол нэгдсэн байдлаар мэдээлэл авах юм болцоотой шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.